Таны хоолойд юм тороод байгаа юм шиг санагддгоо. Юм залхихаар хоолоон дээр тэгэлж байгаа юм шиг ороодгоо. Хоолоо өвдлөө, харшил хөдлөлөө гэж бодоод эмчилгээ хийгээд үр дүнгүй байдаг хүмүүс энэ бичлэгийг дуустал нь сонсоорой. Танд чимээгүй сөөргөөн зовир илэрчээж болох юм. За сөөргөө гэдээ ярихаар хүмүүсийн донд байдаг нэг нийтлэг ойлголт нь мөн нэг төөрөгдөлний үед миний зээж хорсдгүй юм чинь би сөөргөөгүй. Мөн би хотоодод орндуулсан юм чи намайг сөөргөөгүй гэж хэлсэн гэж хэлдэг. Гэтэл тухайн хүнд хоолоон дээр дээрх зовирууд бол илрээд ээж болдог. Энэ бол улаан хоолоон бус сөөргөн шинж тэмдэг байж болох юм. Би өнөөдөр та бүхэнд чимээгүй сөөргөө буюу түнх залгуурын сөөргөний талаар ойлголтыг өгөх гэж байна. Энэ нь хотоодны хүчил, уураг задалдаг фермент тэр байтугай бидний цэс хүртэл улаан хоолойг даваад залгуур хоолой, түнх, дууны хөвч, чих хамар хоолойн хүндэд хүртэл орж ирэх. За мөн бидний амьсгалын замын эргэтэн болох мөгөөрсөн хоолой уушгийг хүртэл гэмтээж байгааг хэлж байгаа. За энэ төрлийн сөөргөө үед уламжлалт хүчлэг сөөргөөтэй адилгүй цээж хорсох заавал албагүй. Харин түгээмэл байдаг, илэрдэг эм шинж тэмдэг нь болохоор хоолоос өөх, дууны өнгө өөрчлөгдөх, хуурай ханиалгах. За ялангуяа өдрийн цагаар илүү юм завирууд нь мэдрэгддэг. За мөн ам гашуу оргих, юм залгихад хөндөрлөх гэх мэт шинж тэмдгүүд бас илэрдэг. Судалгаагаар түнх залгуурын сөөргөөтэй хүмүүсийн 80% нь сөөргөөтэйгээ огт мэдэхгүй явсаар байдаг. Тэгээд ерөнхийдөө архаг байдалд оруулдаг. Энэ төрлийн сөөргөө үед хотоод гидсэнд байгаа агуулгатхан бидний амьсгалын замд хүрснээр дууны хөвчийг гэмтэхээс гадна сонсголыг муутахад хүртэл нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. За энэ сөөргөөнд хэн их өртдөг вэ гэхээр их ярьдаг хүмүүс, чанга ярьдаг хүмүүс. Тухайлах юм бол багш нар, дуучид, илтгэгчид, элбэгтэй энэ асуудалд өртдөг. Тэрнээс гадна стресс, зохисгүй хооллолтоос болоод хүн болгон өртөх эрсдэлтэй. Түнх залгуурын сөөргөө үндсэн эмчилгээ нь бусад төрлийн сөөргөөтэйгээ ч гэсэн адилхан хооллолт амьдралын хэм маягтаа анхаарах учиртай. Түүнээс гадна амьсгалын дасгал, илэлэг хийж мөн шүн унтахдаа цээжин бие өндөрлөж унтах нь үр дүнтэй арга болдог. Өнөөдрөөс зөв дадлаар сөөргөөтэйгээ бүгдээрээ тэмцэцгээе. Энэ 7 хоногийн сорил нэгдүгээр их итгэхээс татгалзаж сөргөөгөөс өөрийгөө хамгаалъя. Комент хэсэгт би нэгдэж байна гэж бичээрэй. Хэрвээ энэ мэдээлэл хэрэгтэй байгаа бол бусдад бас түгээж хуваалцаарай. Дараагийнхаа бичлэгээр утгагүй уулзцгаая.